Тэгэхээр 2024-с 25 онд яг энэ entrepreneurship хөтөлбөр бас хэрэгжин. Тэгэхээр та энэ хөтөлбөр ер нь бол яагаад шинээр нээгдсэн тий. Тэгээд ер нь гол энэ хөтөлбөрийг хөгжүүлсэн учир шалтгааныг тайлбарлаж өгөөч. За тэгэхээр манай сургууль стратегийн чиглэлийнхаа хүрээнд entrepreneur их сургууль болно гэд томьёолсон байдаг. Тэгээ энэний хүрээнд entrepreneur их сургууль байхын тулд мэдээж хэрэг одоо entrepreneurship-ийн мэрэгжлийн хөтөлбөртэй тэгээ төгсөгчнөр нь өөрсдөө гарааны бизнес эрхэлдэг. Тэр бизнесүүд нь сургуультайгаа хамтраад үйл ажиллагаа явуулдаг. Ийм одоо нийгэм олон нийтийн асуудлыг шийдвэрлэх ийм хэлбэр рүү шилжиж байгаа. Тэгэхээр тэр зорилгынхаа хүрээнд 2016 оноос хойш entrepreneurship-ийн хөтөлбөрийг 1 сарын богино хугацааны сургалтаас өгсүүлээд бүр одоо бол 3 жилийн бакалаврын хөтөлбөр болтор нь хөгжүүлээд ингээ явж байгаа гэсэн үг. За энэ хөтөлбөр өөрөө онцлог нь гэх юм бол нэгдүгээрт одоо нөгөө бизнесийн орчин аягүй хурдан хувьсан өөрчлөгдөд яг төгсөгч маань гараад ажлын байран дээр ажиллах гэтэл хамаг ойлголтууд өөрчлөгдөж байгаа учраас бизнесийн орчин дээр өөрөө ажиллаад тэгээд тэр явцдаас хуралцаад тэгээд шууд ажлын байранд очих эсвэл өөрөө одоо гарааны бизнесээ эхлүүлэхдээ туршлагатайгаар гарах юм боломжтой хөтөлбөр байж байгаа. Мөн олон улсад бол одоо хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийг судлаад үзэх юм бол бид нэр өнгөрсөн 2 жилийн өмнө Европ, Аз, Хойд Америкийн 120 гаруй хөтөлбөр төр ингээд анализ хийж үзсэн. Тэгээд ихэнх хөтөлбөрүүд бол одоо 3 жилийн богино хугацааны ийм хөтөлбөр рүү шилжсэн байгаа учраас тэр цаг үеийн трендэд байгаа бид нар бас ийм хөтөлбөр хэрэгжүүлээд явж байна. Тэгэхээр яг энэ мэрэгжил дээр шинэ элсэгчдэд зориулсан бас тэтгэлгийн ийм боломж байгаа гэсэн тийм. Тэгэхээр энэ тухай та хэлж өгөөч. Тэгээ энэ жилээс бид нар entrepreneurship хөтөлбөрийн элсэгчдэд зориулаад ирээдүйн entrepreneur гэдэг ийм тусгай нэртэйгээр одоо тэтгэлэг хөтөлбөр зарлаж байгаа. Тэгээ энд нь хэн хамрагдах уу гэхээр одоо өөрөө одоогийн хүүхдүүд ч 10 жил байхдаа бизнес эрхэлдэг янз бүрийн туршлагатай хувийн ийм одоо бизнесүүдтэй болцсон байна л да. Тэгэхээр эдгээр хүүхдүүдэд зориулсан юм тэтгэлэг зарлагдаж байгаа. Тэгээд эсээг 800 хүүхдэд эсээ бичээд тэрэн дээрээ болохоор нөгөө ямар бизнес хийж байгаа туршлагатай байна. Ирээдүйд юу н ямар чиглэл үйл анхаарах, ямар салбарт үйл ажиллагаа явуулдаг, ямар компанитай болох юм гэдэг юм. Энийг ингээд тусгасан эсэгээ хураалгавал бид нэр тэрэн дээр нь ихний шатны шалгаруулалт хийгээд тэнцүү хүүхдүүдтэйгээ ярилцлага хийх замаар эхний улирлын төлбөрийн одоо 50 хүртэлх хувийг нь тэтгэлэгт хамруулах юм маш одоо онцгой нөхцөлтэй тэтгэлгийг зарлаж байгаа гэсэн. Тэгэхээр яг энэ хүү хөтөлбөрийг сонирхож байгаа шинээр орохж байгаа бас залуучуудад манаас маш том боломж байгаа юм байна. Тэгэхээр яг өөрийнхөө одоо сонирхдаг тэр чиглэлээрээ те эсээгээ 800 хүртэл хүүхдээ бичээд ингээд хагас 1 жилийнхаа бас эхний улирлынхаа 50%-ийг бас хөнгөлүүлэх ийм боломж байгаа юм байна. Бага гэсэн. Манай хөтөлбөрт бас нэг хэд хэдэн онцлогуд байдаг. Жишээлбэл нэг хичээлийг одоо манай санхүүгийн багш нар гэхээс гадна бизнес хийж байгаа эсвэл гарааны бизнесийг өөрсдөө үүсгэн байгуулаад явж байгаа юм одоо туршлагатай экспертүүд ирж хамтдаа хичээл ордог. Энийгээрээ бол илүү онол практикийг хосолсон сургалт гэж хэлж болно. Мөн бид нар сар болгон хичээлүүдийнхаа уялдаа холбоог илүү одоо сайн ойлгож авахын тулд нэгдсэн төсөл хэлбэрийн даалгаврыг ажилладаг. Эдгээр даалгаврууд дээр ажиллаж явах явцдаа хүүхдүүд маань тухайн улиралд үзэж байгаа хичээлүүдээ илүү одоо хоорондоо хэрхэн уялддаггүй гэдгийг бол сайн ойлгож авах боломж бүрддэг. Мөн манайх бас нэг онцлог нь жил болгон тухайн одоо улирал тухайн хичээлийн жил суралцсан одоо амжилттай дүгнээд жил болгон төгсөлтийг хийдэг. Нэгээс нь 3 жилийн хугацаанд 3 удаа төгсөх ийм боломжтой. Тэгэхээр тэр болгон дээр нь сертификатыг гардуулж өгдөг ийм хөтөлбөр байгаа.